Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр нарны зайн хосмол систем, хайбрид системийн зохиомжлол жишээний тухай авч үзнэ. Өнөөдрийн хичээлийн агуулга маань хосмол системийн онцлог, давуу сул тал, хосмол системийг зохиомжлох арга зарчим, нарны зайн хосмол системийн жишээ, түүний харьцуултын тухай авч үзнэ. Манай хичээлийн зорилго бол нарны зайн технологийн үндсийг ойлгож, Монголын нөхцөл тохирох систем зохиомжлол хийх, инженерчлэлийн арга ухаанд суралцах гэж томьёолсон байдаг. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн зорилго бол нарны зайн хосмол систем, гибрид системийн төрөл ангилал, онцлог зохиомжлолын зарчим, шилдэг практик жишээг харьцуулан судалж, зохиомжлолын арга дадлыг эзэмших явдал гэж үзэж байна. Нарны зайн хосмол систем гэж юу вэ? Түүний тодорхойлолт, хэрэглээ нь ямар шүү байдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр PV hybrid system, нарны зайн хосмол систем гэдэг нь хоорондоо хоршин ажилдаг олон төрлийн цахилгаан үсгүүртэй системийг хосмол систем гэж нэрлэдэг. Тэгээд голдуу орон нутгийн сүлжээ, мини грид, микро гридэд хэрэглэгддэг. Хэмжээсийн хувьд 10 кВт-аас 1 МВт-ийн орчимд байдаг. Ер нь бол нарны зай сул талыг өөр нөөц үүсгүүртэй хослуулан ашиглаж, сэргээгт эрчим хүчийг үр бүтээмжтэй ашиглах зорилгоор хосмол гибрид системийг бол зохиомжилдог. Ямар хэрэглээ байдаг вэ гэвэл хөгжсөн орнуудад бол далайн арал, тэгээд сүлжээ, эрчим хүчний сүлжээнээс аслагдсан сум суурьнд бие даасан тухайн орон нутгийн тийм жижиг сүлжээ хэлбэрээр ашиглах тохиолдол олонтой байдаг. Мөн холбоо, дахин дамжуулах станц, радио станцууд дээр бол нар салхины, нар дизелийн ийм олон төрлийн хосмол системүүдийг ашигладаг жишээ байдаг. Нарны зайн хосмол системийн давуу тал юу вэ гэдэг аваад үзвэл, онцлог шин чанар юу вэ гэдэг аваад үзэх юм бол, нарны зайн систем маань өөрөө цаг хугацаа, цаг уур амьсгалаас хамаарч гаралтын чадал нь тогтворгүй байдаг. Тэгэхээр өөр нөөц үүсгүүртэй, жишээлбэл дизель генератортай хослуулж өгснөөр гаралтын чадлын хэлбэлзлийг нөхөн тогтворжуулах юм боломжтой. Мөн хосмол системүүдийн давуу талаас дурдах юм бол тухайн системийг өөр нөөц үүсгүүрээр өргөдөх боломжтой. Мөн бусад дулааны станцуудтай харьцуулахад суйрлуулах хугацаа маш богинохон байдаг. Мөн эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлнэ. Яагаад гэвэл сэргээгт эрчим хүч түлш зарцуулахгүй байгалийн эрчим хүчийг ашиглаж байгаа гэдэг утгаараа давуу тал үүсдэг. Нөгөө талдаа дутагдaltaй сул талууд бас үүсдэг. Тэр нь юу вэ гэвэл энд байгаачлан ер нь бол олон төрлийн үүсгүүр нэмэгдчихэж байгаа учраас удирдлага, контрол, горим нь бол нарийн төвхтэй болдог. Өргөн хүрээтэй олон төрлийн шийдэлтэй болдог. Тэгэхээр ер нь бол хамгийн зөв шийдэл нь инээ гэдэг нэг шийдэл байна гэж байхгүй. Маш өргөн хүрээтэй шийдлүүд байж идэг. Тэндээс зөв сонголтоо хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр зохиомжлолд бол туршлага шаардлагдаг. Мөн ашиглалт засвар үйлчилгээний ур чадвар бас шаардлагатай. Мэдээж олон үүсгүүр байгаа учраас олон төрлийн мэдлэг туршлага шаардна гэсэн үг. Мөн энгийн цомхон бүтцтэй, горим удирдлагатай байх боломжтой гэж үздэг. Нарны зайн гибрид системийг зохиомжлох дистараллын тухай авч үзэх юм бол, бид нэр өмнө хичээлээр авч үзсэн энгийн нарны зайн системийг зохиомжлох 7 арга дараалал байдаг. Тэгэхээр тухайн системийг суйрлуулах гэж байгаа судалгааны талбар дээрх хэсэг. Энэ field study гэдэг ихний 3 үе үйл ажиллагааг хийн. Тэгээд компьютер тооцоолол, шийдвэр гаргалт гэдэг энэ дистараллаар хийдэг байгаа. Энийг бүгдээр эргэн санацгаая. Тэгээд нарны зайн хосмол систем бол хэд хэдэн үүсгүүр, өөр төрлийн нөөц үүсгүүр бас давхар орж ирдэг гэдэг утгаараа
арай илүү нарийн төвөгтэй болно. Тэгэхээр тэрийг арай өөр өнцгөөс авч үзье. За, нарны зайн системийн зохиомжлолт бол тухайн системийн одоо техникийн шаардлага, technical requirements гэж зүйл тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл одоо хэрэглэгч, захиалагч юу хүсэж байгаа юм бэ? Ямар функцтэй, ямар систем байх ёстой юм бэ гэдэг асуудал тодорхой байх ёстой. Тэгэхээр үүний дараа бол concept design гэж орж ирнэ. Тэгэхээр тэр эрэлт хэрэгцээнд одоо ямар үзэл баримтлалаар зохиомжлол хийх вэ гэдэг. Энэ тухай бас бид нар өмнөх хичээлээр үзсэн байгаа. За, байгаль орчинд ээлтэй байх уу, эдийн засгийн үр ашгийг чухалчлах уу, найдвартай ажиллагааг одоо илүү хангах уу, за энэ бүгдийг хослуулан хэрэглэх үү гэдэг ийм олон одоо зохиомжлын одоо дизайн философи гэж байдаг. Тэгэхээр тэрийг энэ дээр концепт дизайн буюу одоо агуулга ямар шин чанартай зохиомжлол хийх вэ гэдэг дээрээ авч үзэх нэ. За, энэ нь тодорхой болсны дараа болвол фундаментал дизайн буюу за суур зохиомжлол гаргана. Тэгэхээр энэ систем ямар бүтцтэй байх уу, за хэмжээсийн хувьд хэр хэмжээстэй байх уу гэдгийг бол фундаментал дизайн хэсэг дээр тодорхой болох нэ. За, түүнийг одоо симуляц тооцоолол хийж улам наривчилсан зохиомжлолыг гаргах нь детайл дизайн гэдэгтээ орж ирнэ. Тэгээд хэд хэдэн одоо хувилбаруудыг, вариантуудыг бий болгоод хамгийн одоо зохистой шийдэл, оптимал солиушныг гаргаж авах нь одоо энэ зохиомжлолын процессын гол зорилго байх болно. За, тэгээд ийм дистаралалд бол тодорхой хэмжээний ийм одоо supportive зүйл буюу арга хэрэгслүүд, одоо софт програмуудыг ашиглах хэрэгтэй болдог. За, энэ дээр бол жишээлбэл хамгийн наадзах нь тухайн орон нутгийн нарны энергийн нөөцийн мэдээллийн сан юун түрүүнд хэрэг болно. За, тэгээд одоо эрчим хүчний хэрэглээний одоо барагцаалдан тооцоолох сав зүйлүүд хэрэгтэй. Тэгээд энэ фундаментал дизайн дээр гарч ирдэг сайзинг буюу хэмжээс тодорхойлох зүйлийг бас давхар ашиглаж болно. За, эдийн засгийн үнэлгээ. Тэгээд ер нь бол гибрид систем дээр нэлээд туршлага шаарддаг учраас энэ knowledge base, fact sheet ийм зүйлүүдийг бол нэлээд суралцаж мэдлэг чадвараа сайжруулсан байх ёстой гэж үздэг. За, дахиад ондоо өнцгөөс энэ дистраллын хувьд аваад үзэх юм бол түрүүнийхийг арай ондоо өнцгөөс тайлбарлах юм бол за, тухайн системийг хаана ямар газар байрлуулах вэ гэж талбарын онцлог нөхцөлийг тодорхойлоод түүнийг одоо оролт болгож ашиглана. За, мэдээж нөгөө талаасаа цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг бас маш тодорхойлох ёстой. За, энэ бүгдээ мэдээллийг ашиглаад одоо сайзинг буюу багтаамж тооцоолох зүйл ашиглан одоо системийнхаа ерөнхий бүтцийг тодорхойлно. За, тэгээд системийн ерөнхий бүтцээр техникийн үзүүлэлт нэлээд тодорхой болоод ирнэ. За, тэгээд системийн нөхцлүүдийг тооцоод наривчилсан одоо тооцоо симуляц хийгээд тэгээд системийн функцүүд тодорхой болно. За, энэ дээр бол санхүүгийн нөхцлүүдийг нэмж оруулж ирээд анхны хөрөнгө оруулалт ямар байх юм, түүгээр эдийн засгийн үнэлгээ хийн. За, тэгээд түүнийг бол life cycle cost буюу цахилгаан эрчим хүчний үн өртгөөр нь харьцуулах. За, ер нь урт хугацаанд урсгал зардал одоо ашиглалт засвар үйлчлэгийн зардал хэр гарах уу гэдгийг нь одоо бүтнээр нь тооцож тэгээ хамгийн зохистой шийдлийг энэ хайлтуудыг хийгээд хамгийн сүүлийн сонголтыг хийнэ гэсэн юм зүйл бол. За, энэ дээр бол гибрид систем дээр удирдлага горим бол нэлээд нарийн төвөгтэй байдаг. За, аль нь хамгийн зохистой шийдэл юм бэ? Түүнийг юугаар үнэлэх юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Наривчлал энэ асуудлууд байдаг. За, дахиад энэ слайд дээр өшөө дэлгэрэнгүй бас онцлог байдлаар тайлбарлаж байна. Тэгэхээр оролтын хувьд, инпутийн хувьд ямар мэдээллүүд байдаг вэ гэхлээр мэдээж орон нутгийн local information, тэгээд цахилгаан эрчим хүчний хэрэглээний мэдээ, demand data, за тэгээд renewable energy resource гэдэг сэргээгт эрчим хүчний нөөц,
цагуурын мэдээллийг оруулж өгөх нь байна. За санхүүгийн чиглэлтэй одоо ямар хүүтэй байх вэ, инфляц ямар байх вэ, иймэрхүү мэдээллүүдийг оруулж өгнө. Өөрөөр хэлбэл бас тухайн үеийн зах зээлийн энэ системийн тоноглолуудын үн ханшуудыг бол бүгдийг тухайн үеийн мэдээллийг оруулна гэсэн. Technical data boundaries гэдэг нь бол ингээд хязгаарын нөхцлүүдийг бас оруулж ирж байна тийм. Эрчим хүчний тасалдал хэр хэмжээнд байх вэ? Үн өртгийг ямар хэмжээтэй энэс давбал одоо тэрийг шийдэл гэж авч үзэхгүй байх гэдэг нөхцлүүдийг оруулж өгнө. За ингээд нэлэнкүүд нь одоо гибрид системээр жишээлбэл нарны зай, батарейтай, за тэгээд дизель одоо усан цахилгааснаас хоссон юм системийн жишээг энд харуулж байна. Тэгэхээр хэрэглэн дээр бол энэ нэлээд сум суурин газрын жишээг оруулсан байна. Тэгэхээр энэ бүгдээс бол ямар үнэлэмжээр priority setting буюу ямар үнэлэмжээр одоо вариантуудыг сонголт хийх вэ гэдгийг тодорхой болгоно. Ямар эренбээр тодорхойлох вэ? За тэгээд ямар горимоор ажиллах вэ? Энийг тодорхой болгоно. Тэгээд sizing буюу хэмжээсээ аваад симуляц хийгээд, за тэгээд харьцуулт хийгээд, эдийн засгийн үнэлгээ хийгээд, тэгээд одоо мэдрэмтгий байдлын анализ, sensitivity анализ гэж хийнэ. Тэгэхээр энэ дээр бол одоо тухайн бидний гаргасан үр дүнгууд ямар компонент нь, ямар параметр нь илүү одоо мэдрэмтгийгээр хөндөгдөж байна уу, өөрчлөгдөж байна уу гэдэг нь бол бас нарийн судалгааныхаа нэгэнд орно. За тэгээд output буюу гаралтан дээр юу гарч ирэх вэ гэхлээр тухайн цүүлийг ашигласнараа мэдээж шийдлийн хамгийн гол үр дүнгууд гарч ирнэ. Тэгэхээр энд бол ямар одоо үн өртөгтэй эрчим хүчийг тухайн систем үйлдвэрлэж чадах вэ? Ашиглал засвар үйлчилгээний зарлагч 8 байх уу? За байгаль учруулах одоо нөлөөлөл хэр байх вэ гэдгийг бол тодорхой гаргаж ирнэ гэсэн үг. Тэгээд тухайн системийн үнэлгээний үзүүлэлтийг бол голдуу юм радар чарт хэлбэрээр одоо харьцуулан харуулдаг. Тэгэхээр энэ дээр бол эдийн засгийн параметруудыг аваад үзэх юм бол одоо цахилгаан эрчим хүчний үн өртөг, за анхны хөрөнгө оруулалт, за нөгөө талаас нь найдвартай ажиллагаа талаасаа гэдэг аваад үзвэл эрчим хүчний тасалдал, за тэгээд сэргээгдэх эрчим хүч талаасаа гэдэг үйл нарны зайн одоо хувь нэмэр оруулалт ямар байна уу, за алдагдал ямар байна уу, за түлш зарцуулалт тий, за системийн ашиглалт, за одоо эрчим хүчний тасалдлагчны хувьтай байна вэ гэх ийм үзүүлэлтүүдээр хооронд нь харьцуулаад тэгээ вариантууд одоо олон төрлийн шийдлүүдийн аль нь ямар үзүүлэлтээр илүү сайн дутуу байна вэ гэдгийг харьцуулах боломж бүрднэ гэсэн үг. За тэгээд ийм нарийн төвөгтэй зүйлийг судлахад бол энгийн ойлгомжтой одоо сургалтын арга нь бол энэ сургалтын тоглоомыг ашиглах явдал байдаг. За бид нэр сайтан тоглоом гэж байдаг да. За тэрнтэй адилхан гэсэн үг. Манай сэргээгдэх эрчимчний хөтөлбөрийн оюутнууд бол энэ тоглоомыг тоглох маш дуртай, энерги flow гэж нэрлэдэг ийм бод гейм байгаа. Тэгээд төрөл бүрийн цахилгаан үүсвэрийг зохистой төлөвлөн ашиглахад суралцах боломжоор хангасан ийм тоглоом байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо сторигийн хувьд ямар ч байна вэ гэхэл нэг арал дээр та бүхэн амьдрна. Тэгээд эрчим хүчний одоо төрөл бүрийн гибрид үүсвэрийг хөрөнгө оруулалт хийгээд ажилуулад ашигтай ажилуулад цахилгаан эрчим хүчээ зарж борлуулад ашигтай ажилуулад одоо саятан болно гэдэг ийм тоглоом байгаа. Тэгээд энэ удаа бол коронавигоос болоод манай оюутнуудын тоглоомор тоглож чадсангүй. За тоглоомын заавар болон бус зүйлүүдийг та бүхэнд илгээх болно. За өмнөх оюутнууд бол ингээд ийм аз жаргалтайгаар хичээлээ хийж байсан байна. За ер нь бол бас тоглоомоор дамжуулж энэ зохиомжлолын суур ойлголтыг авах нь бас их хэрэгтэй байдаг. Нарны зайн хосмол системийн жишээ зохиомжлолуудыг авч үзье. Тэгэхээр Азийн орнуудад нэлээд одоо 2000-аад оны үед
бол олон төрлийн нарны зайн холбоо системүүдийг ашигласан жишээнүүд байдаг. Жишээлбэл энэ хамгийн нэгдүгээрт нарны зай батаре микро хайдро буюу бага уурын усан цахилгаан станцын жишээ Вьетнамд байна. За нарны зай батаре дизель генераторын жишээ Тайландд байна. За нар салхи батарейтай жишээ Мянмад хийжсэн байна. Гэх мэтээр нарны зай биогаз, нарны зай дизель генератор, нарны зай салхин станц гэх мэт олон жишээнүүд байна. За энэ жишээнүүдийг ашиглаад түүний төрөл ангиллыг бас авч үзнэ. Энд нарны зайн холбоо системийн төрөл ангиллыг тайлбарлая. Тэгэхээр энд дөрвөн төрөл ангилд хувааж болохоор байна. Тэгэхээр нэгдүгээрт centralized AC bus гэж байна. Төвлөрсөн хувьсах гүйдлийн үндсэн шугамтай. Энэ bus гэдэг нь болохоор үндсэн шугамаа хэлж байгаа цахилгаан үүсгүүрүүд, төрөл бүрийн үүсгүүрүүдийг системийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг хооронд нь тогтмолоор холбох уу, хувьсах гүйдлээр холбох уу, тогтмол гүйдлээр холбох уу гэдэг ялгааг AC bus, DC bus гэж ялгаж өгч байгаа. Тэгэхээр голдуу AC bus бол нэлээд нийтлэг байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бичигдсэн байна. Дээрээс нь төвлөрсөн centralized гэдэг. Тэгэхээр нэг тийм тархмал хоёр дахь дээр distributed AC bus гэдэг нь тархмал хэлбэр байна. Энэ дээр бол үүсгүүрүүдийг олон газар тарааж тархмал хэлбэрээр биш нэг газар төвлөрсөн байдлаар байрлуулсныг нь centralized AC bus. За нарны зайн арайнуудыг ингээд энд эндгүү тархааж байрлуулах ийг бол энэ тархмал хэлбэрээр буюу distributed AC bus. За бас холболт нь DC bus байж болно. За AC DC буюу тогтмол хувьсах гүйдлийн холимог хэлбэрийн холболттой систем бас байж болох нэ. За энэ төвлөрсөн хувьсах гүйдлийн үндсэн холболттой системийн жишээг энд авч байна. Тэгэхээр энэ бол Недогоос хэрэгжүүлсэн, Мянмад хэрэгжүүлсэн төсөл дээр болвол нарны зай, салхин станц, батаре, за балласт лод буюу тэнцвэржүүлэгч ачааллыг бүгдийг холбохдоо хувьсах гүйдлийн үндсэн холболт AC bus-ыг ашигласан байна. Тэгээд яг үндсэн систем бол өмнө нь бол мэдээж дизель генератор ажиллаж байсан байх. Тэрэн дээр ингээд шинэ сэргээгт гэрчимчнүүдийн үүсгүүрийг нэмж суйрлуулахдаа AC хувьсах гүйдлийн холболтыг хийсэн жишээ байна. За өөр бас нэг жишээ бол Шинжаан Уйгурд тавигдсан жишээ байна. За энд ч мөн адил сүлжээнд холболттой системийг 10 кВт-ийн нарны зайгаар AC бас холболт. За тэгээд 60 кВт энэ нарны зай мөн 400 кВт цагийн батаре, 70 кВт-ийн дизель генератораар бүгдийн AC бас холболтууд хийсэн жишээ байна. За энэ бас нэг жишээ нь бол ноён сумын жишээ байна. Өмнөговь аймгийн ноён суманд тархмал хэлбэрийн AC бас хэлбэрийн системийг суйрлуулсан байдаг. За энэ ноён сумын системийн тухай хичээлд тусдаа дэлгэрэнгүй авч үзэж байгаа. Тэгэхээр энд товчлъя. За энэ гансууд болохоор бас мөн төвлөрсөн хэрнээ DC бас та нар сайн ажиглавал энэ холболт нь бүгд DC-гээр нарны зай бол ямар нэгэн инверторын хувиргуургүйгээр шууд холбогдох боломж бүрдэж байна. Харин салхин станц бол голдуу хувьсах гаралттай байдаг учраас AC DC хувиргалт хийж ийшээ орж ирэх нэ. За тэгээд батаре бол шууд холбогдчих нь байна. Дами лод буюу илүүдэл ачаал зарцуулах систем ингээд шууд орж ирж байна. За харин дизельтэй холбоотой бол DC AC
конвертер ашигласан байна. Холимог хэлбэрийн холболтын жишээг харуулсан байна. За энэ бол Тайландын Ливон арал дээрх жишээ байна. Ийм холимог хэлбэрээр холбосон нарны зай, за батаре, дизель генераторуудыг бол зарим хэсэгт нь DC бастай, зарим хэсэгт AC бастай хэлбэрээр холболт хийгдэжээ. За ингээд энэ холболтын арган дээр бас зэрэгцээ холболт ажиллагаатай горимттой систем, сэлгэн залгаж ажилладаг систем гэдээ байдаг. За зэрэгцээ ажиллагаа гэдэг нь бол шууд тухайн community гэрид орон нутгийн сүлжээнд бол шууд фазын таньж байгаад сүлжээнд холболттой нарны зайн хэлбэрээр ажилладаг. Энэ зэрэгцээ холболтын горим parallel operation mode гэх хэлбэрээр ажиллах хэлбэр байдаг. За нөгөө түүний эсрэг нэг хэлбэр нь болохоор сэлгэн залгах горим switched operation. За энэ бол маш энгийн инвертер нь хэрвээ сүлжээтэй холбогдож ажиллаж чадах боломжгүй тийм функцгүй тохиолдолд дизель генератор болон тухайн сэргээх тэрчимчний үүсгүүрийг бол нэг удаа тасалж ягаад сэлгэн залгана гэсэн үг тийм. Нэг бол сэргээх тэрчимчний системээр ажиллана, нөгөө бол дизель генератороор ажиллана. Нэг бол нарны зайн системээр ажиллана, нөгөө бол тэрчимчний сүлжээгээр ажиллана гэдэг ийм сэлгэн залгах гормоор ажилладаг системүүд бас байдаг. Энэ нэг жишээ нь болохоор энэ богд сумын жишээ байна, Монгол дахь жишээ байна. Энд нарны зайн хослмол системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг авч үзнэ. Тэгэхээр гибрид системдэр бол нөөц үүсгүүрүүдийг дотор нь хоёр ангиж болдог. Нэгдүгээрт бол чадлын хуваарлт хийх чадвартай үүсгүүр, за чадлын хуваарлт хийх чадваргүй үүсгүүрүүд гэж ангилж болно. Энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр нарны зай салхин станцууд бол өөрийнхөө бүрэн хүчин чадлаар хэрэгцээ шаардлагатай үед ажиллах чадвар байдаггүй. Нарны зайн систем бол өглөө эрт бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй. Хэрвээ цас бороотой бол бас ажиллаж чадахгүй. Тэгэхээр энэ бол non dispatchable буюу чадлын хуваарлт хийх чадваргүй үүсгүүртэй ордог. За энэтэй харьцангуйгаар дизель генератор, за усан цахилгаан станц гэх мэт ийм үүсгүүрүүд бол хэрэгцээ шаардлагатай үед бүрэн хүчин чадлаараа ажиллах чадвартай байдаг. Тэгэхээр ийм үүсгүүрийг dispatchable power source гэж нэрлэдэг. Ийм чадваргүйг нь non dispatchable power source гэж нэрлэдэг. За тэгээд энэ өөр нэг слайдээр арай өөр хэлбэрээр тайлбарласан байна. Тэгэхээр нар салхины станц бол сүлжээнд орон нутгийн түгээх сүлжээндээ бол дэмжих хэлбэрээр ажиллаж болж чадна. Харин түүнийг нь бол дулааны цахилгаан станц, за биомасс плант, усан цахилгаан станц гэх мэт ийм үүсгүүрүүд бол хэрэгцээ шаардлагатай үед нь оргил ачааллын үед нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж сүлжээндээ нэмэр болж ажилладаг ийм онцлогтой. Тэгэхээр нарны зайн системийн тэр чадлын хуваарлт хийж чадахгүй тэр байдлыг нь дизель генератороор нөхөх хэлбэрээр нар дизель хослсон систем бол өргөн хэрэглэгддэг. Тэгэхээр дизель генераторынхаа онцлогийг бас сайн мэдэж ойлгох хэрэгтэй. За dispatchable power source гэдэг утгаараа давуу талтай ч гэсэн дизель генератор бол урсгал зардал өндөртэй. За энд графикаар тэр түлш зарцуулалтын графикийг илэрхийлсэн байна. Тэгэхээр дизель генератор бол бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа үедээ түлш зарцуулалт маш бага болдог. За киловатт цаг тутамд 0.3 литр түлш зарцуулдаг байна. Харин бүрэн хүчин чадлаас бага ачаалалтай 20% ачаалттай 10% ачаалттай болоод ирэх юм бол түлш зарцуулалт бол маш өндөр болдог. 2-3 дахин нэмэгдчихдэг. Тэгэхээр
гибрид системийг ажилуулах үед бол дизель генераторыг аль болох бүрэн хүчин чадлаар нь ажилуулж байж одоо эдийн засгийн үр ашгийг нь хүртнэ гэсэн үг. Тэгэхээр гибрид систем ялангуяа орон нутгийн эрчим хүчний сүлжээнд өргөн ашиглагддаг. Тэгэхээр энэ бизнес одоо менежментийн загвар гэдэг утгаар нь энд илэрхийлсэн байна. За альва эрчим хүчний үүсгүүр системийг ажилуулахад бол байнга тогтмол гардаг зардал гэж байдаг, хувьсах зардал гэж байдаг. Тэгээ нийлбэрээрээ одоо эрчим хүчнийг хэрэглээг дагаад одоо нийт зардал нь өсөж идэг. За нөгөө талдаа тэрийг дагаад борлуулалтын хэмжээ бол ихсэн. Борлуулалтын хэмжээ их байж ашигтай ажиллана. Борлуулалтын хэмжээ бага байх юм бол алдагдaltaй болно. Тэгэхээр энэ бол хугарлын цэг гэж байдаг. За энэ тогтмол буюу хувьсах зардал өндөр болдог шалтгааны нэг нь бол жишээлбэл дизель генераторын дизель түлш байна. За ингээ бензин түлшний үнийн хөөрөгдөл бол 2008 онд хамгийн өндөр илэрч байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд ч гэсэн маш дургүй байдаг. Тэгэхээр энэ дизель генераторын түлшийг хэмнэх хэлбэрээр сэргээгт эрчим хүчийг ашиглах тохиолдол бол олон байдаг. За энд гибрид системийн удирдлагын горим чадлын хуваарлтын тухай авч үзье. За гибрид систем дээр бол operation mode хэд хэдэн модууд гэдэг. Энд үндсэн 4 горимыг авч үзсэн байна. За хамгийн нэгдүгürt бол дизелээр ачаалал дагах горим буюу дизель энжин генератор load following гэдэг мод байна. За энэ нь бол ямар ачаалттай байна? Түүнийгээ дагаад дизель генератор нь одоо эрчим хүч үйлдвэрлээд явчихна гэсэн үг. Хоёрдугаарт нь болохоор дизель богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаад бусд үед нь сэргээгт эрчим хүчний үүсгүүр нь ажиллах юм горим байна. Full power limited operation of diesel engine generator гэж нэрлсэн байна. Тэгэхээр түрүүн бид нар дизель генераторыг бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж түлш эрчим хүчний түлшний хэмнэлттэй эдийн засгийн бүтээмжтэй ажилладаг гэдэг тухай үзсэн баг. За мөн 3 дугаар горим болохоор сэргээгт эрчим хүч тогтмол чадлаар ажиллаад за дизель генератор бол үндсэн үүсгүүрээр ажиллах. Constant output of renewable energy source. Тэгээд дизель энжин генератор main гэсэн байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр дизель генератор болохоор тухайн сүлжээнийхээ фаз давтамжийг үүсгээд ажиллаад түүн дээр нь сэргээгт эрчим хүчний үүсгүүр синхрон холболт хийж орж ирээд тогтмол чадлаар ажиллана гэсэн. Дөрөвдүгээрх нь болохоор түүний эсрэг байна. Сэргээгт эрчим хүчний үүсгүүр нь үндсэн цахилгаан үүсгүүрээр ажиллаад дизель генератор нь нөөцөнд байж байгаад шаардлагатай үед энэ үндсэн үүсгүүрийнхаа давтамж фазыг таниад синхрон хийгээд орж ирж нэмж ажиллана гэсэн ийм модууд байдаг байна. За тэгээд ашиглалтын гормын нэг үрчлэн тайлбарлсан жишээнүүд байна. Үндсэн 4 горим нь бас тайлбарлаж байна. Тэгэхээр энэ тасархай зураасаар нэг одоо community-гийн эрчим хүчний хэрэглээг илэрхийлсэн байна. Тэгээ шөнөдөө тогтмол бага хэмжээтэй байсан. За өглөө нэг хэсэг их болсон, өдөр нь тогтмол байж байгаад орой бас их болсон гэсэн юм жишээ. Ийм ачааллыг дизель одоо генератораар дарах тохиолдолд бол энэ load following mode буюу ачаалал дагах модоор ажилласан байна. Тэгэхээр оргил ачааллын үед дизель генераторын бүрэн хүчин чадал нь энэ ачаалалдаа хүрээгүй байна. Тэгэхээр энд бол эрчим хүчний дутагдал үүсээд зогсох магадaltaй, одоо тог тасрах магадaltaй. Яг уу энэ симуляцлж байгаа учраас ингэж илэрхийлсэн байна. Тэгэхээр шүн болохоор эсрэгээрээ нөгөө дизель генераторын маань 30% одоо үр ашигтай ажиллах хувиас бага хэмжээний ачаалал байсан байна. Тэгэхээр тэр бол 30% тайгаар ажиллаад явсан ийм жишээ байна.
За энэ хоёрдугаар горимн дээр болохоор full power diesel engine генератор гэдэг мод байна. Тэгээд одоо богино хугацаагаар бүрэн хүчин чадлаараа дизель ажиллана гэдэг мод. За энэ яаж ажиллаж байна вэ гэхээр энэ дээр жишээлбэл за ногооноор бол батарейны цэник алалтыг, шараар батарейны цэник хураалтыг илэрхийлсэн байгаа. Шараар нарны цаг илэрхийлсэн юм байна. За улаанаар бол дизель генераторыг илэрхийлжээ. Шөнийн нэг хэсэг үед бол дизель генератор бүрэн хүчин чадлаараа ажиллаад энэ цэнхэр зураасаар тэмдэглэсэн батарейны цэник алалтын түвшинг бол өсгөж өгсөн байна. 40%-аас 80% болгож өгөөд унтарсан байна. За түүнээс цааш бол батарей ажиллаад батарей дангаар ачааллыг хааж яваад оргил ачааллыг өнгөрөөгөөд за тэгээд өдөр бол нарны эрчим сайжраад ирэх үед батарейны цэнэгжилтийн түвшин сайжирч байна. Орой эргээд наргүй болохоор одоо батарейны цэнэгжилтийн түвшин муудаад ирэх үед 40% болох үед дизель генератор бүрэн хүчин чадлаараа 3-4 цаг ажиллаад батарейны цэнэгжилтийг сайжруулсан жишээ байна. За энд 3 дугаар удирдлагын горим байна. Тэгэхээр load following by diesel engine generator without boost charge гэсэн байна. Тэгэхээр ачаал дагаж ажиллана. Гэхдээ тэр бүрэн хүчин чадлаараа батарей цэнэглэх гэдэг юм модгүйгээр ажиллажээ. Тэгэхээр ийм олон төрлийн горимуд байдаг байна гэдгийг танилцлаа.